ажлын хэсгийн гишүүд мэдээж цэцгийн тогтоол шийдвэртэй бол танилцсан баг. Ялангуяа цэцгийн шийдвэрийн үндэслэх хэсэг дээр бол нэлээд нарийн тодорхой шалгууруудыг заасан. Тэгээ гэтэл яг энэ цэцгийн дүгнэлтэн дээр заасан шалгуурыг бол бас тодорхой хэмжээгээр хангаж чадахгүй л энэ заалтууд би бол орж ирлээ гэж бодож байна. Тийм учраас миний асуулт тийшээгээ чиглэнэ. Тэгэхээр энэ цэцгийн хувьд бол үндсэндээ бол олон нийтийн мэдээлэл, татвар төлөгчийн мэдээллийг банкнаас аваад олон нийтэд зарлж байгаа энэ нөхцөл байдал чинь өөрөө хууль ёсны байх, хүний халдшгүй байх ирэхэд хитрхи бүдүүлгээр халдаад байна л гэдэг ийм дүгнэлтийг бол үнсүүлийн цэц гаргасан. Тэгээ үүнийг татварын байгууллага маш тодорхой заах ёстой гэж заасан. Хоног хугацаанд ямар байх юм, ямар хэмжээний татвар төлөөгүй бол ил болох юм, ямар мэдээлэл нь ил болох юм, ямар хүрээнд хязгаарлагдмал байх юм гэдгийг маш нарийн тодорхой заасан байх ёстой гэдэг. Тэгээ өөр олон бусад улс орны жишээ татаад энэ дүгнэлтэн дээр бол нэлээд тодорхой заалтууд байгаа шүү дээ. Гэтэл яг тэр шаардлагыг бол энэ заалт хууль маань бол орж ирэхдээ бас хангасангүй орж ирлээ. Тэг бид нарт ч бас хангалттай мэдээлэл бас гишүүдийн хувьд бол одоо дөнгөж сая ингээд ширээн дээр тавиал яг энэ асуудал хуулийн томьёол нь орж иж байгаа хгүй. Хэрэв хугацаа байвал мэдээж томьёол дээр нь ажиллаад за нэг ийм асуудлыг ингэж оруулмаар байна гэдэг ийм саналыг бол тавих байлаа. За тэгээд асуулт нь юу вэ гэвэл энэ 10-аас доошгүй хоногийн өмнө гээд энэ 10 хоногт тухайн татвар төлөгч тайлбараа өгөөгүй бол шууд мэдээллийн нийлт болох юм уу? Энэ өгсөн тайлбар мэдүүлэг нь өөрөө ямар тохиолдолд хангалттай гэж үзэх юм, хийн хангалттай гэж үзэх юм. Тэ? Тэгээ зөвхөн татрын албанд бүртгэлтэй шуудангийн хаяг утас цахим шуудангаар гэж байгаа байхгүй юу? Татрын алба ер нь утасны дугаар авахд бол маш хүндрэлтэй байдаг шүү дээ. Буцаагаад уцтаад мэдээлэл өгөх гэхээр. Тэгэхээр яг ийм наривчсан процессын заалт энэ дээр чинь хэрэгтэй байна. Хүний үндсэн эрхийн зөрчил энд байгаад байна л гэдэг ийм цэцгийн дүгнэлт гараад байгаа. Тэгэхээр үүнд нь нийцүүлсэн байдлаар энэ хуулийн томьёолыг өшөө наривчлах боломж байна уу? Тэгээд холбогдох судалгаанууд нь гишүүдэд бас хүргүүлж өгөөч л гэж хүсгэсэн юм. За хариулт өгье. Төрийн байгуулалтын байнгын хорооны төлөөлж ажлын төсвийн байнгын хороог төлөөлж заяа удагш хариулт өгнө. За Баасан Жаргал гишүүний асуултанд хариулт өгье. Тэгэхээр энэ зүйн цэцтийн татварын ерөнхий хуультай холбоотой юм хоёр асуудлаар гомдол маргаан мэдээлэл гаргасан байдаг. Улсын хурлын гишүүн хийж байгаа Лодо Самбуу мөн Эрхэн Баяр гэсэн ийм хоёр иргэн нь бол мэдээлэл өгсөн байдаг. Энэ дээр бол хоёр асуудлыг хүндсэн байдаг. Нэг нь энэ 13-ын 4 буюу энэ татвар төлөгч татварын хууль тогтоомжийг зөрчсөн, за зөрчлөө арилгаагүй удаа дараа бас энэ зөрчлөө давтсан, эрен сурвалжлагдаж байгаа гэсэн ийм нөхцлүүдийг хангасан болвол татварын алба татвар төлөгчийн зөвшөөрлгүйгээр олон нийтэд мэдээлэлээд байна. Энэ хүний эрх халдшгүй байх эрхэд бас халдж байна гэсэн ийм асуудал байгаа. Хоёр дахь нь таны ярьдаг саяны арилжааны банк ус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, бусад санхүүгийн эрхүүхий байгууллага татварын албанд хуулийн дагуу татварын албаны шаардсан мэдээллийг гаргаж өгөх ёстой. За энэ мэдээллийг бас энэ мэдээлэл гаргаж өгч байгаа авж байгаа процесс нь өөрөө бас хүний эрхийг зөрчиж байна гэсэн ийм хоёр асуудлаар тавьсан. За энэний бол тэр таны яг яриад байгаа арилжааны банкны мэдээллүүдийг авж байгаа энэ асуудал нь бол үндсэн хуульд нийцсэн байна. Хүний эрх зөрчөөгүй байна гэсэн ийм дүгнэлт гарсан байгаа. За хоёр дахь асуудал нь болох тэр татвар төлөгчийн гаргаж байгаа зөрчлөн удаа дараа гаргаж байгаа нэг буюу 3-аас дээш удаа зөрчил гаргасан, эрен сурвалжлагдаж байгаа гэсэн энэ татвар төлөгчийн мэдээллийг нийтэд мэдээлж байгаа нь бол бас зөрчсөн, хүний эрхийг зөрчсөн байна гэж ингэж томьёолсон байгаа. За тэгээ энэнийхээ дагуу бол ингэж томьёолохдоо бол яг энэ нь бол агуулгын хувьд бол энэ бол зөрчил биш. Гэтэ энийг бол хуулинд нь өөрөө тодорхой зааж өгөөгүй учраас энэ зөрчил үүсэх хэмжээнд байна гэж ингэж үндсэн хуулийн дүгнэлт гарсан. Ингээ үндсэн хуулийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт байгаа 7 үндэслэх хэсгийг зааж өгсөн байдаг. Зөрчил тодорхой байх ёстой гэдэг ийм зөрчил нь ямар зөрчил вэ? Ямар төрлийн зөрчил вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ямар мэдээллийг агуулгах ёстой юм бэ? Мэдээллийн хүрээнд тодорхойгүй байна. Яаж нийтэд мэдээлэх вэ гэдэг нь бас тодорхойгүй байна. Урьдчилан тэр татвар төлөгчд нь мэдэгдсэн байх ёстой гэдэг нь энэ нь бас тодорхойгүй байна. Зөрчил арилгасан тохиолдолд мэдээллийг жагсаалтаас хасах хэсэх, зөрчлөө арилгасан бол мэдээллийг хасах хэсэх энэ асуудал нь бас тодорхойгүй байна. Хэн ямар албан тушаалд нь нийтэд мэдээлэх юм бэ гэдэг нь бас тодорхой гаргаж өгөөгүй байна.
нийтэд яаж мэдээлэх вэ гэдэг асуудал нь бас тодорхойгүй байна гэсэн ийм 7 үндсэн асуудлаар үндсэн хуулийн цэцгийг бол бас дүгнэлт хэсэгтээ бол оруулж ирж өгсөн байгаа. Тэгээ манай ажлын хэсэг яг энэ үндсэн хуулийн гаргаж ирсэн энэ зөрчиж өгнө гэсэн энэ заалтыг энэ үндсэн хуулийн цэцгийн гаргасан энэ 7 дүгнэлтийн хүрээнд хянан үзээд энэ яг 7 үндсэн хуулийн цэцгийн одоо гаргаж ирсэн энэ 7 үндсэн За нэмэлт минутыг гүйцээж хариулъя. Үндслэх хэсгийн дагуу энийг бол тодорхой оруулж ирж өгсөн. За ингэхдээ бол бид нар бол яг юуг нь голсон бэ гэвэл өнөөдөр яг татварын алба яг энэ заалтыг хэрэглэхдээ татвар төлөгчийг бусад татвар төлөгчийг энэ яг энэ санхүүгийн баримтыг хуурамчаар үйлцэнтэй холбоотойгоор бусад татвар төлөгчдөд одоо эрсдэл үүсгэх, за татвар төлөгч хуурамч одоо санхүүгийн баримтыг үүсгэж байгаа одоо аж ахуй нэгжүүд цаашдаа татварын харилцаанд орохдоо эрсдэл үүсгэхээс нь хамгаалах үүднээс зөвхөн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж байгаа гэдэг нь татварын систем дээр одоо илэрсэн нөхцөлд хууль хяналтын байгууллагад мэдэгдээд хууль хяналтын байгууллага тэрийг нь хүлээж авч шалгаж үзээд энэ нь одоо хууль зөрчсөн байна гэж цаашдаа бол шалгах шаардлагатай байна гэж хэрэг үүсгээд татварын албанд мэдэгдсэний дагуу яг энэ одоо цагдаагийн газраас ирсэн хууль хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэж За татварын хуультай холбоотой бас нэг асууж тодруулах зүйлүүд байна. За эдгээр хоногийн өмнө одоо Монгол Улсын ерөнхий сайд Дартамдаа ханзан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ энэ 2025 он бол татварын мөн одоо нийгмийн даатгалын шимтгэлийн энэ асуудлууд дээр бас лээдгүй өөрчлөлт хийх ийм одоо он болно гэдэг зүйлийг хэлсэн. Энэ үгэндээ бас нэг онцлох нэг зүйлийг хэлсэн нь бол иргэд аж ахуй нэгжүүдийн санал дээр бас үндэслэнэ гэдэг ийм зүйлийг бас хэлсэн байгаа. Тэгэхээр энэ асуудал ер нь ямар шатандаа яваа, иргэд олон нийт одоо энэ хаврын чуулганаар их хурлын гишүүдээс энэ татварын хуулийн өөрчлөлт, нийгмийн даатгалын энэ шимтгэл гэдэг ингээд нийгэмд яригдж байгаа энэ олон асуудлуудаар бас нэлээдгүй тодруулах бах. Тэм учраас энэ дээр бас аль биесны одоо хариултыг хэлээч гэж нэгдүгээрт, хоёрдугаарт за байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороо, аж үйлдвэрчдийн байнгын хороо хоёрын хамтарсан одоо хоёр байнгын хороогоор энэ Монгол улсад хэрэгжиж байгаа гадаадын зээл тусламжийн хэрэгжилтийн асуудлаар бас хөдөө аж ахуйн салбар, байгаль орчны салбарын одоо танилцуулгуудыг сонссон. Тэгээ байгаль орчны салбарын танилцуулган дээрээс ингээд аваад үзэхэд ер нь манай Монгол улсад гадаадын зээл тусламжууд бас нэлээдгүй хэрэгжиж юм байна. Энэ томоохон дэд үтсийн төслүүд бол одоо бас баримжаатай, тэзүү юмнуудтай ингээд бас дүгнэх эрх болцоотой байд юм байна. Харин энэ салбарууд дээр хэрэгжиж байгаа 2-3 сая, 5 сая гэсэн ийм одоо долларын өртөгтэй энэ зээлүүд бол олон сөрөг үр дагаврууд бас байгаа юм байна. Тухайн салбарын яамнаас захиалаагүй байхад гадны одоо янз янзын байгууллагуудаас танайд энийг хэрэгжүүлнэ гэж хэрэгжүүлээд эхэлдэг юм байна. Эргүүлээд Монголын төрийн байгууллага нь эннийхээ тайлан авъя гэхээр тайлангийг өгдөг юм байна. Санхүүгийн задаргааг нь аваад үзэхээр Монгол төсөл хэрэгжүүлсэн хэрнээ нэг судалгаа, зөвлөмж, за тэгээ нэг баахан сургалтууд гэсэн иймэрхүү одоо зардлууд руу дийлэнх нь яваад өгдөг. Зөвлөхийн зардал гэдэг ингээ яваад өгдөг гэдэг ийм зүйлүүд бас байна. Тэгэхээр энэ дээр ч гэсэн ер нь бид цаашдаа анхаарахгүй болохгүй юм байна. Тэгэхээр ер нь бол одоо энэ дээр Монгол Улсын засгийн газраас энэ гадаадын зээл тусламж энэ бүх зүйлүүд дээр ер нь ямар бодлого одоо бас барьж байгаа юм бэ гэдэг дээр би бас татварын хуультай холбогдуулаад энэ хоёр асуудал дээр тодруулга авъя гэж бас бодсон юм байна. За хариулт өгье. Төрийн байгуулалтын байнгын хорог төлөөлж заяа болох шүү. Хариулт өгье. За эдрот гишүүний асуултанд хариулъя. За ерөнхий сайд он гарах мөчид бас энэ 25 онд хийгдэх гол ажлуудыгаа бас ард нийтдээ хандаж хэлэхдээ энэ татварын хуулийн шинжилгээг хийнэ гэдэг ийм үгийг бас хэлсэн байгаа. За энэтэй холбоотой бас засгийн газрын зүгээс засгийн газрын хурал дээрээ бас яригдаад сангийн сайдын
засгийн газрын хуралдааны дараа хийсэн мэдгдлийг үзэж байхад эхний ээлжинд манай сангийн яам татврын ерөнхий газар нийт энэ ард иргэд татвар төлөгчдийн дунд эхний ээлжинд энэ татврын шинжилттэй холбоотой ямар асуудлуудыг та бүхэнд илүү анхаарал хандуулах шаардлагатай байна. Энэ талаар та бүхэн саналаа өгөөч гэсэн ийм хилцүүлгүүдийг зохион байгуулна гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа гэдгийг танилцуулсан. Тэгээ энэ төлөвлөгөөн дээр гарч ирсэн татвар төлөгчдийн ард иргэдийн аж ахуй нэгжүүдийн санал дээр үндэслээд энэ дараагийн хуулийн төслүүд нь бичигдэж боловсруулагдаж явна гэсэн ийм ойлголттой байгаа. За улсын хурал дээр бол яг энэ татврын хуулийн багц хууль дээр шинжилэлтээр дэмжлэг үзүүлэх бас ийм ажлын хэсгийг бас байгуулад ажиллаж байгааг бас ажиллаж эхэлж байгааг та бүхэн бас мэдж байгаа байхаа. За үндсэн хуулиараа бол энэ татврын асуудлыг үндсэн хуульд орсон өөрчлөлтөөр засгийн газар өргөн барих бас ийм хуулийн зохицуулалттай байгаа гэдгийг бас бид бүхэн мэдж байгаа. За хоёрдугаарт нь энэ төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой асуудлууд дээр Монгол улсад нийтдээ 90 орчим төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна лээ. 2025 оны төсвийг батлахад бид нар бас энэ дагаж энэ төсвийг хэрэгжүүлэхтэй холбоотой дагаж засгийн газарт үүрэг чиглэл өгсөн энэ тогтоол гаргасан улсын хурлын тогтоол. Энэ дээрээ энэ 90 төслийнхөө хэрэгжилтийг эргэж хараач. Эргэж аудит хийгээд энэ эх оны 1-2 дугаар улиралд багтааж улсын хурал танилцуулаач гэсэн ийм үүрэг өгсөн байгаа. Байнгын орон дээр сангийн сайдаас энэ асуудлаар асуухад зайлшгүй 2 дугаар улирал гэж хүлээхгүйгээр 1 дугаар улирал дээр энэ төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулгуудаа оруулж ирж улсын хурал танилцуулнаа. Зарим үр дүнгүй ийм төсөл хөтөлбөрүүдийг бас зогсоох, үр дүнтэй шаардлагатай энэ дэд үтсийн чиглэлтэй газрын тос гэх мэтчлэн ийм томоохон төслүүдийг урагшаа явуулахын тулд бас энэ төсөл хөтөлбөрүүд дээр өөрчлөлт хийнэ гэсэн ийм зүйлийг бас ярьсан гэдгийг таунд бас мэдээлэл болгож хэлье. Баярлалаа.